бол эсрэг хөрсний харилцахаар ер нь донтолт мөн. Донтолт болгож болно шүү дээ. Нэг орой суугаад River Garden-ы байрыг Досгоцсон байна. 25 25 настаас хойш донцсноос аюултай. Аюултай. Дүгнж болох уу? Маш зөв. Өөр төрлийн донтолтууд бас байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тарихны солиор бол 25 настай даа. Яаж гарах уу гэдэг ийм асуулт. 120 саяар тоглосон биш тэгээд фитнес донтцсон. Би эмчтэр ирсэн юм чинь тэр намаа гимчлэн үйцгээд өөрөө өөрчлөхийг хүсэхгүй байгаа бол би хичнээн мэдлэгтэй, хичнээн ур чадвартай эмч байлаа ч гэсэн чи би тэр хүнийг хизээж донтолтоос салгаж чадахгүй. Өнөөдрийн подкастыг сонсож байгаа эрхэм сонсогчдоо, үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Mancast подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын хамтран хөтлөгч, зочин хөтлөгчөөр бидний сайн мэдих таандар үлзий учрал маань хүрэлцэж ирсэн байна. Танд баярлалаа. За бид хоёр хамтдаа өнөөдөр маш сонирхолтой бөгөөд маш чухал сэдвээр ярилцахаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч Елена эмчийг урьж оролцуулж байгаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За тэгээд одоо айл бүхэнд одоо тулгамдж байгаа олон асуудлуудын нэг бол энэ одоо мөрөөдөө тоглох, дэлгэцийн донтолтонд өртөх, эсвэл одоо хар тамхи мансууруулах байдас, арх согтууруулах хундаач гэдэг юм олон төрлийн донтолтын асуудлууд байдаг учраас өнөөдрийнхөө дугаарыг бид донтолт гэсэн сэдвээр бэлтгэж чинь. Тэгээ хамгийн ихний асуултыг одоо Елена эмчээс асуу. Ер нь энэ одоо манай нийгэмд одоо хамгийн их түгээмэл энэ залуучуудыг одоо хордуулаад байгаа хамгийн түгээмэл донтолтууд ер нь юу вэ? Тэ? Яагаад ер нь энэ донтолтууд ингэж түгээмэл болох болов? За бүх донтолтыг бид нэр гурван одоо төрөлд бол хувааж болох юм байна да. Нэг нь болохоор химийн донтолт. Тэрэнд юу орж байгаа гэхээр нарийн дондох эмгэг, сэтгэц сэдвт мансуурлах бодис донтох гэд, тамхинд донтох, одоо электрон тамхинд донтох гэх мэтгээл одоо ийм донтолт бол байгаа. За дараагийн төрөл болохоор химийн бус донтолт. Тэр дотроо бол компьютерийн тоглоом, мөрийтэй тоглох, тий одоо дэлгэцийн донтолт, сүлжээний донтолт гэх юм уу та тий нийгмийн сүлжээний донтолт гэдэг ийм донтолт бол байгаа. За тэрний дундуур болохоор завсрын донтолт байдаг. Тэр нь химийн донтолтонд химийн бус донтолтонд бол одоо ордог хооллох эмгэг гэдэл одоо ийм гэж л одоо дэлхийд бол одоо өнөөдрийн байдлаар бол хувааж байна. За өнөөдөр манай нийгэмд одоо байгаа донтолтуудыг яривал за мэдээж архин дондох донтолт бол нэлээд байгаа. Залуучуудын дунд дээрс нь яг мансуурлах бодис сэтгцэдвт бодисод донтцсон хүмүүс бас байгаа. Тэгээд хамгийн сүүлийн үед бол одоо бараг 20 жилийн өмнө бид нэр энэ донтолтын тухай огт сонсохгүй тийм мэдэхгүй байсан донтол юу байгаа гэхээр нь одоо дэлгэцийн донтолт, тэрэн дотроо компьютерийн тоглоом, нөгөөх нь болохоор мөрийтэй одоо тоглоом гэдэг ийм донтолтууд бол их хөвчлэн одоо манай залуучуудын дунд бол байгаамаа. За манай зочин хөтлөгч маань бас одоо уран бүтээлээ хийхдээ яг энэ одоо залуучуудыг зөв байх, тэгээ хорт зуршил биш одоо хөгжлийн зуршилтай байх талаар бас нэлээ одоо урайлж манлайлж ингэ явдаг. Тэгэхээр энэ талаараа бас одоо хуваалцаач гэж үзэж байна. Гэхдээ би яг ч бас нэг урийлтгүй л дээ. Зүгээр тэгээд яг одоо донтолт гэхээр миний бодлоор бол зөө нэг саяны ярьсан донтолтууд байгаа тийм. Тэн дээр нэмээд нэг юм одоо жишээ нэг юм хов хүний өөрхөн сэтгэл зүйн юм гэртээ ингээд ганцаараа байх. Тэгээд тэрэндээ нэг юм олон нийтээс өөрийгөө тусгаарлах ч юм уу. Тиймэрхүү өөр төрлийн донтолтууд бас байгаад байгаа шиг санагдаад байгаа байхгүй. Тэр нь ялангуяа залуучуудад харилцахгүй байх харилцах. Тий, одоо нэг юм өөрөө нэг юм тухтай байх, тэнцэнэ байгаад ахын донтолт болох. Нэг тим юм байгаа. Тэгээд энэ донтолт гэдэг байгаа энэ за мөрийтэй тоглоом, компьютер тоглоом, за энэ юу ч үгүй тийм бусад бүх төрлийн донтолтуудаас ер нь гарах зам нь бол тэгэл өөр юмар л өөр юмд спорт ч юм уу тийм ямар нэг өөр юм донтох байдлаар тэндээсээ тэр одоо авах гэдэг ямар нэгэн одоо сэтгэл зүйн нөгөө даавраа ч юм уу тэрийг авчиж нөгөө юмнаас нь болох гаргалгаа нь бол одоо тийм юм болов гэж юу би бол бодож байгаа шүү дээ. Тэгээд ялангуяа энэ мөрийтэй тоглоомд бол донтолтой амар их яваад шүү. Энэ бит сүүлийн үед айгүй их тэгээд юм болгон дээр одоо
1xbet гэдэг юм лайтай гарч ийн тий. Тэгээ энийг бас болох хэрэгтэй. Энийг одоо энэ ялангуяа бичлэгнүүдийн урталт гаргадгийг болиулах хэрэгтэй. Кино товчлуудын урталч ерөөсөө тий. Юм болгон дээр ингээд яваад байгаа. Энийг нэгдүгürt болох хэрэгтэй. Хоёрдугаарт өөрсдөө бас орхоо болох хэрэгтэй. Тэгээд нэг хожлоо гэхэд хоёр алдна. Тэгээл ер нь бол тэгэхээр энэс бол болиосоо л гэж юм боддоо шүү дээ. Тий. За. Эмчээсээ нэг одоо нэг асуулт. Гэхдээ одоо өмөрч байгаа юм ш. Гэхдээ ямар нэг юмд ингээд донтцсон хүмүүс мэн. Одоо болиё гэж ер нь бол одоо дотроо бол боддог л бах тий. Одоо архих удаг хүн бол ингээд одоо шартаал маргаашин ч юм уу одоо гарах юмсан гэж боддог л бах. Тэгээд бодоод байгаа хэрнээ яагаад ингээд гарч чадахгүй ер нь үргэлжлүүлээд идгийнх нь цаад одоо зөв тогтол нь юу юм бэ? За энэ их гоё асуулт л та. Тэгэл нэлээ удаан хариулах байх шүү. Төвчтэй байгаарай. Яа зөв ямар ч хүн одоо дондох эмгэгтэй байглаас нь төрөхгүй. Ямар ч хүн дондох эмгэгтэй болж болно. Амьдралын турш. Яад бол банк те жишээлбэл өдөр болгон 2 лац пи уугаад өдөр болгон те зүгээр нөгөө телевизэн өмнө ч юм уу эсвэл нэг утсаа авахын юун зэрэгцээгээр л орон цагаар ингээл пи уудаг хүн нь яванда жишээлбэл 3-4 жилийн дараа архин дондох эмгэгтэй болчдөг байхгүй. Тухайн хүн болохоор өөрийгөө ерөөсөө нөгөө донтолтой болно гэж бодохгүй шүү дээ. Ямар ч хүн тоглоомоо тоглолоо гэхээр нь би шүү донтно гэхээр нь бас бодохгүй. Нэг удаа хоччоод бусд нь бүгдээрээ тоглож байгаа юм чинь би яавал гэжтэй гээл те дандаа өөрийгөө хуурал явдаг. Альва нэг хүн жишээлбэл мансуурлах бодисоо жишээлбэл нэг одоо бид нар нэг каннабиноид гэж ярьдаг да тий одоо өвсөө ч юм уу юу ч юм уу ингээд татаад яадаг шот хийдэгтэй joint хийдэг ингээд татчихдаг. За ингэхээр нь яг тэр хүн ч гэсэн ч одоо нэг удаа татсан юм чинь юу ч бишээ гэж боддог. Тэгвэл хүн болгоны уурэг тархинд бол байглаас заяагдсан шагнал урамшууллын систем байгаа. За тэр шагнал урамшууллын системийг бол арх ууж байгаа, пи ууж байгаа, тоглоом тоглож байгаа, мансуурлах бодис хэрэгжилж байгаа хүмүүс ямар ч нөгөө хяналтгүй ажилуулж эхэлдэг. Төрөө нэг хязгааргүй шагнал өгч шалгал шагнал өвдөрлөд хэлж байна. Таны над хэлж байгаа чинь маш зөв. Яагаад гэвэл өнөөдөр одоо бит 3 сайхан энэ студид дээрс нь те бид нэр ингээ ярьцлагын үед бол нэг гой кофе орж ирээд нэг гой кек ч юм уу ингээ тавигдаад бит 3 яриа ингээ нийлээл их гой ингээ болно штэ те таатай байдал ороод. За ингэсэн тохиолдолд бит 3-ын тарих нь гурван одоо дофамин дэлгэрнэ. Тэгвэл тэр нь хэмжээтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл жирийн одоо амьдралд байгаа зүйлээс нь бид нар таатай байдлыг мэдэрч чаддаг. Өнөөдөр Улаанбаатар утаагүй байна. Ягаад гэвэл салхитай байгаа учраас ямар гоё юм бэ? Би бүтэн уушгаар амьсгалж чадж байна гэдэг одоо миний өглөөний мэдрэмж жишээлбэл те. За тэгэхээр энэ үед болохоор нөгөө тэр таатай байдал үүсгэж байгаа юу чинь миний тархинд дофамин илэрж байгаа байхгүй. Хүчтэй бодисуудыг хүчтэй донтолтуудын үед бол дофамины хэмжээ найгуу өөрөөр хэлбэл хянаж болохгүй хэмжээгээр ялгардаг учраас тэр нь дараа нь хөвшил болоод байхгүй өөрөг тархинд. Өөрөөр хэлбэл 3 ширхэг зүйл гарах ёстой үежиж тэр нь 300 мянгаар гарахаар нь эргээд өөрөг тархины шагнал урамшууллын систем тэр мянгаг л хүснэ. Ягд бол таатай байдал орохын тулд бол манай хөтлөгч залуу бас ингэж тий хэлж штэ. Альва нэг өөр юмд нэг донтолтоос нэг өөр юм руу донтоход бол энэ бас айгүй зөв юу. Зуршлаа зөв болгох юм тий. Зуршлаа зөв болгох. Зуршлаа зөв болгохын тохиолдолд битэд нөгөө дофамины хэмжээ л тархинд тэр хэмжээнд яах ёстой байхгүй. Тэгтээ мансуурлах бодис хэрэгжилж байгаа үед бол жишээлбэл дофамины хэмжээ хит их гараад байгаа учраас дараа нь одоо боллоо тий архинаас боллоо, бодисноос боллоо, мөрөдө тоглоомоос боллоо гэхээр хүн өөрийгөө айгу аз жаргалгүй мэдэрдэг. Яагаад гэвэл тэр үед бол нөгөө дофамины хэмжээ бага ялгараад байгаа учраас тэрийг орлуулах хэмжээний донтолтыг олоход бол айгу хэцүү юм. Яад бол фитнест явах уу одоо би одоо хүчний одоо янз бүрийн дасгалыг хийх юм уу одоо дуулах юм уу тий одоо хөгжим ингээд
хөгжим суралцах юм уу яах юм уу тэр хүнд бол одоо юу нь хэрэгтэй байна. Бассейнд явах юм уу юу ч байж болно шүү дээ. Тэгвэл тэр уурах тархинд ялгарж байгаа дофамины хэмжээг яг бусад донтолтоор ялгаруулна гэхээр нь бас амар биш байдаг. Би бол донтох эмгэг бол ерөөсөө аз жаргалгүй л эмгэг гэж үздэг. Яагаад гэвэл хүн дараа нь таатай байдлыг мэдрэхээ болдог, аз жаргалгүй амьдарч эхэлдэг. Тэгэж л одоо тайлбарлавал та хоёрт ямар санагдчих вэ? Одоо сонирхолтой л байна. Тэгээ ер нь ойлгомжтой л байна л да. Угаасаа нэг хит их юм хараад үзчихэнгүүт чинь дараа нь ингээд буцаад энгийн юм утгагүй санагдах нь тодорхой л да. Чи яаж ч утсан нэг дор юм зөндөө гоё юм мэдэрдэг ингэдэг гэж байхгүй болмаа хэмжээний хэсэж ирэхээр тий. Би таандраас нэг асуулт асуух гээд ер нь ингээд одоо урлагийн хүмүүс те энэ олон нийтийн олонний өмнө ил байдаг хүмүүсийн одоо мэдээж өндөр хандлт авах те уран бүтээлээ хүргэх амжилттай байх гэдэг энэ бол нэг талтай зорилго. Гэхдээ энэ хэтрүүл ер нь одоо юу гэдэг амжилтын ч гэдэг юм хандлтын ч гэдэг юм донгийн шинж болох уу ер нь болно шүү дээ үгүйс тий. Яаж илэрх болоо ер нь тэгэл өөртөө эргээл дарамтлах л доо. Нөө нэг одоо яг өмнөх дууныхаа хандлтанд үрэх гэрэндээ үрэхгүй болонгууд тийлтрэх одоо сэтгэл зүйн уналтанд орох, гацалтанд орох, гацаанд орох тэгээд буцаад яг тэрийг авах гэж хичээх тиймэрхүү юм болно. Тэгээд надад би бас яг тэгжсэн л гэж бодож байна. Тэгээд одоо бол тэрийг ер нь байх гайв болцсон. Тийм үе ер нь байсан уу тий? Байгаа. Тэр чи яг ингээд дөнгөж яг дуу муу хийж эхлээл тэгэл жоохон яваал тэгэл дараа нь өөр дуу гаргасан чи явахаа болох ч юм уу. Тэнгүүтэл сонирм бол. Тэнгүү тэгэл ингээл болохоо байжлаа, инглээ тэглээ гээл тийм юм аав штэ. Тэгээ тэрэндээ одоо бас нэг төрлийн за дон чайшин. Гэхдээ ер нь нэг юм байж болох юм байна. Буцаж тэр төвшөндөө хүрэх гэж төвшөнгөө унахгүй байх гэж. Тэг яг гоо тэгж унахгүй байх нь өөрөө боломжгүй юм байгаа тоххой. Тэгэхээр ерөөсөө ингээ уналттай өксөлттэй байна. Тэнгүү тэрийг нь яг хүлийн зөвшөөрөл нэг унсан бол өксөх нь тодорхой, өкссөн бол унах нь тодорхой гэдэг байдлаар ер нь хандж явж байгаа. Тэгээд тэгэнгүүт ер нь одоо бол айгу тайван байгаа юм уу те ер нь тэгээд за унал унжлөө гингүүл ингэчлөө өсөл өсчл байдیں۔ Л гэж байна. Тэгээд юм төр зургийн бүх юм төр зурих гэдэг ер нь үзэл бодолтой байгаа. Бас гоё зөвлөгөө өгж болох юм шиг нэ. Тэгээ энийг яг бас эмнэлгийн талаас тайлбарлаж. За тэгээ. Ер нь too much not good те. Ер нь их хэмжээний юм чи ер нь их гоё биш байхгүй юу? Алтан дундаж байх айгу гоё. Одоо сэтгцийн одоо эмнэлэг дотор болохоор жишээлбэл хэвтэж байгаа хүмүүсийг үзвэл хит их too much те. Бүр сургалтанд маш сайн те одоо хизээч муу авдаггүй одоо бүх талын ингээд юутэй бүх талын ингээд авиасыг хөгжүүлдэг юм руу ингээд оролцдог ийм хүнийг бол бид нар бас сэтгцийн хөд бол нөгөө докторгүй тип гэж үздэг байхгүй. Цаана бас юу байж болох вэ гэхээр тийх докторгүй типийн одоо төрлийн хүний цаана дахиад дофамины гены дутагдалт явдаг байхгүй. Өөрөөр хэлбэл дофамины гены удамшлын дутагдал явхаар нь тухайн хүн альва нэг жирийн одоо үйл ажиллагаанаас нь таатай байдлыг мэдрэхээ болчдөг. Дандаа экстрим маяг руу эсвэл хийт их одоо ажиллах, хийт их одоо дүү зохиох ч юм уу те. Одоо тэрний талаар нь хөөцөлдөх гэж бас байдаг байхгүй юу? Workaholic гэдэг штэ ажилтаа. Workaholic гэд байж болно л да те. Тэгвэл энд нөгөө хамгийн гол цаана юу байгаа гэхээр нь уурах тархины хөгжлийг хэрвээ бид нэр яривал уурах тархины хөгжил дагзнаас нь урагшаа явагддаг. Хамгийн уртлын духны хэсэг буюу одоо анатоми нэрээр хэлбэл префронтал кортекс тэр бол шийдвэрээ гаргадаг, хяналтаа тавьдаг. Тэр хамгийн сүүлд хөгждөг байхгүй 25 наснда хөгжил дуусдаг. Тэгээд хэрвээ одоо тэр нь дундаас нь тий архаар, тамхиар, тоглоомын донгоор ямар нэг юмар нэгэд гимтээчвэл хөгжил нь гүйцэд явагддаг. Тийм тохиолдолд яг хүн хяналтгүй байх гэдэг чинь хэцүү. Одоо та өөрөө хэлж штэ тий дараа нь одоо унсан ч гэсэн ч тий дэвшилтэд явсан ч гэсэн тэр бүгдийг байгаагаар хүлээж авч байна. Энэ хамгийн гол байхгүй. Байгаагаар хүлээж авч байгаа хүн гэхээр нь тэр хүний одоо уурах тархины духны хэсэг нь айгүй сайн ажиллаж байгаа гэсэн үг. 25 наснд энэ хөгжлийн дуусна. Тэгэхээр 25 саяныхаас бол 25 наснаас өмнө ямар нэг юм донтвол 25 наснаас хойш донтсноос аюултай гэж дүгнж болох уу? Маш зөв.
тий. Маш зөв. Тэгэхээр залуу насндаа яахсан Одоо сүүлийн юугаар жишээнүүдийг хэрвээ бид нэр үзвэл одоо би ч одоо нөгөө сэтгцийн салбарын бараг динозавр штэ тий одоо 30 хэдэн жил ажилласан учраас болохоор тэгэхээр нөгөө динозаврын хөвд хэлэхэд бол намайг залуу юмч байхад бол манай дархны солиорлтын хүн айгүй ховор хөвтдөг байсан. Хөвтгтээ дандаа 40-оос дээш насны бараг 50 нас руу ингээд л одоо тийм насны хүмүүс хөвтдөг байсан. Одоо бол архины солиорл 25 настай да, 30 настай да, 35 настай да ороод ирж байгаа байхгүй. Архины солиорлтын 3-аас 4 удаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд тэр хүн дараа нь архины одоо гаралтай тэнэгрэл үүсдэг байхгүй. Тэр хүн нийгэмд ямар ч хэрэггүй хүн болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нь юу хэлээд хичнээн залуу наснда дондох ямар байдал руу орвол тэдий ч аюултай шүү гэдэг нь хэлэх гээд байгаа байхгүй. Гэтэл судалгаагаар юу танаа дээр тохиолж байгаа кейсээр бол улам залуучаад байна тий. Улам залуучаад. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд одоо мэдээж донтолтын тухай ярьж байгаа учраас хэдүүлэнгийнх нь гол одоо асуудал бол хамгийн одоо өндөр тохиолдоод байгаа кейс юу донтолтын төрлүүд дээр яригдвал илүү хүмүүст одоо хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээд одоо нийгэмдэр одоо магадгүй энэ өнөөдөр энэ бичлэгт оролцож байгаа хүмүүсийн дунд ч байж магадгүй дэлгэцийн дон тий дэлгэцийн хамаарал гэдэг юм. За ингээд нэг гар утаснаас ерөөсө салдгүй амьдралтай боллоо шүү дээ тий. Тэгэхээр энийг ер нь ямар шинж тэмдэг илрүүл ер нь дэлгэцийн донтой болсон байна гэж үзэж болох уу? Тийм шалгуур байвал одоо ингээд үзэх гээд байл та. За ийм байна уу байхгүй нэ. Тэгтээ яг дэлгэцийн донтолт гэхээр энэ бол яг ангаахын нэр томьёогоор бол тийм оношвол байхгүй. Одоо бүх дэлхийн олон улсын өвчний 11 дор ангил руу шилжиж байгаа. Тэрэн дотор юу байгаа гэхээр нь мөрөдө тоглох, мөрийгөө тоглох. Компьютер гейминг эсвэл гэмблинг тий одоо мөрөдө тоглох гэдэг. Тийм л хоёр онош тавигдана. Тэр дотроо бол дэлгэцийн донтол гэдэг онош байхгүй. Тий. Тэ яг хөө дэлгэцийн донтолтоос намайг одоо мэрэгжлийн хүний хувьд болохоор намайг бол мөрөдө тоглоом илүү зовоож байгаа. Яаж бол жишээлбэл нөгөө би бас нэг хувийн эмнэлэгт ажилладаг. Тэр хувийн эмнэлэгт ажиллаж байгаа хүний хувьд болохоор манай зүйлүүд бол архин дондох эмгэг баг ирээд байна. За. Мансуурлах донтой хүмүүс яг уу ирэх нь. Тэгвэл одоо бүх донтой хүмүүсийг тэд нэр одоо 3-1-ийг л эзлээд байхгүй. Үлдсэн 3-2-ыг болохоор дандаа тоглоомын дон. Нийт ирж байгаа хүмүүсийн баг 3-2 нь 3-2 нь тоглоомын донтой ирээд байхгүй. Тэгээд нөгөө төрөний одоо хэлсэн одоо альва нэг би ч гэсэн ч одоо өөрийнхөө утсаа нэнгуутал тэгээд X-bet-ийн, Mon-bet-ийн ингээд реклам бол банк явагддаг. Хэрвээ би тийшээ нэг удаа ингээд орчвол би ч яг одоо орохгүй л да. Ягаад гэвэл биний дохны хэсэг бол сайн ажиллаад байгаа учраас тэгвэл залуучууд хүүхдүүдийн хувьд бол энэ ингээд амархан мөнгө олчдгийм биш té гэл. Тэгээ юу ойлгохгүй нь гэхээр альва нэг тоглоомын цаана одоо бид тэр сэтгэл зүйчтэй тоглож болохгүй байна тий одоо нэг тоглолвол нэг хожвол одоо хоёр хожигдно гэх мэт. Яг одоо тэр тоглоомыг зохион бүтээж байгаа цаана бас нөгөө сүрэг сэтгэл зүйчд сууж байгаа шүү дээ. Яг үгүй миний төрөний хэлсэн байгласан заягдсан одоо шагнал одоо системийг яаж одоо хүчтэй ажилуулах уу гэдэг л одоо бүтэн айран байгаа шүү дээ. Яг л энэ бол одоо зах зээлийн одоо хөл яваад байгаа байхгүй юу? Ашигийнхаа тодорхой хэсгийг яаж эндээ илүү донтуулах уу гэдэг рүүгээ хийх юм биш үү? Яг тэр чинь хоногшуулт яваад байна. Яг үндэ тэгээ гараа тэн дээр хүн дараад орохгүй л дээ. Тэгтээ тэн дээр тий юм болгоных нь урталт явж ийн гэдэг чинь тархинд нь тэр нэр нь ингээд хоногшоод байгаа юм. Нэг юм байт юм байна. Хоногшуултын маркетинг. Дараа нь одоо яаж мэдв? Жишээлбэл нэг хэцүү үед нэг одоо зайлшгүй нөгөө яралтай нөгөө мөнгө хэрэгтэй болсон үедээ тий нөгөө 200 мянга ч юм уу 400 мянга ч юм уу нэг ийм үе байсан. Хин нэг одоо залуу хүний өмнө бас байж болно шүү дээ. Тэгэхээр шүүд тэр нь санаанд орно шүү дээ. Тэр чинь нэрээ тэр чинь шүүд нэг одоо юу ячвал бүртгүүлчвэл 480 өгдөг юм билээ шүү дээ гэл. Тэгэл маркетинг ихнийх нь юу айгүй өнгөлөлттэй давлаж өгдөг мөнгө. Ихнийх нь өнгөө маа гэл тэгээд дараагийнх нь 3 дахь 4 дахь асуул тэгэл юу н алдаж явна. Одоо манай тандж байгаа хувийн эмнэлэг тандж байгаа хүмүүсийн одоо алдсан хэмжээ бол янз бүр. Тэрбум ментер хүрхүү. Хүрнэ. Тэрбум хүрнэ. Тэрбум төгрөг. Нэг орой суугаад River Garden-ы байрыг досгоцсон байгаа байхгүй. Их мэд бол нэг орой штэ.
Тэг мэдээч одоо хүмүүсийн нөгөө төвшин өөр те амьдралын төвшин өөр. Тэгвэл тэр хүнд бол нэг тэрбумаар тоглосон хүнд бол магадгүй ачаал дарамт баг байж болно. А тэгсэн мөртлөө нөгөө юунд тэрбумын байртай хүн 5 саяыг алдахад бол маш том дарамтанд орж болно. Тэрнээс бол сэтгэл готролд ороод амиа хорлож болно шүү дээ. Гэх мэт. Одоо ингээд нөгөө 2 юм уу 3 ийм технологийн шийдэл өөрөө ингээд мөрөдө тоглохыг амархан болгочиход байгаа шиг байна те. Гар утсан энд байна. Утсан дээр нь аппликейшнээ татхад шууд тоглож болно. Нөгөө талд нь гар утсан дахиад шууд мөнгөө зээлэх боломж нь те ингээд. Тэгээд мөнгөө сууж ивэл одоо хичнээн ч юу байгаа юм. Нөгөө мөнгө зээлдэг аппликейшн те. Ерөөсөө секундын дотор, минутын дотор гээд ингээд бүх аппликейшнаас зээлж хагаад тоглолцсон хүртэл тохиолдлууд байгаа шиг байна. За одоо тэгвэл ингээ одоо за юм байна гэдгийг бид нэр ингээд тал талаасаа ингээд ярьлаа. Одоо хамгийн сонирхолтой гэдэг юм аа хамгийн чухал асуулт бол ялангуяа тэр мөрөдө тоглож байгаа хүний гэр бүл нь эцэг эх нь ээж аав нь эсвэл эхнэр нөхөр нь яаж гарах уу гэдэг юм асуулт асууштэй. Тэр нь болохоор 2 янзаар. Нэг нь өөрөө яаж гарах уу, хоёрт нь одоо эргэн тойронд нь байгаа хайртай хүмүүс нь одоо тэр хүнээ энэ мөрөдө тоглоомоос татаж авахын тулд юу хийвэл одоо тэг хэрэгждэг вэ гэдэг ийм асуулт байна л да. Надаас асууж байна тий. Одоо энэ асуулт сонир санагдаад байгаа байхгүй хүмүүс ч гэсэн одоо ингэ сууж хагаад энэ Елена юмч тэгвэл нэг шийдэл хэлэхэндээ би надад нэг тий гэж хүлээж байгаа ах гэж бодож байна л да. Энэ талаар ярихт бол ер нь сэтгцэн эмгэгтэй мөрөдө тоглоом сэтгцэн эмгэг, архин дондох эмгэг, сэтгцэн эмгэг, мансуурлах бодисын хэрэглээтэй одоо мансуурлах бодисын донтол бол дахиад сэтгцэн эмгэг. Сэтгцэн эмгэгтэй хамт амьдарж байгаа гэр бүлийнхэн давхар хамааралд орчдөг байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн одоо хүний асуудал жишээлбэл мөрөдө тоглоо гэхээр тийм их хэмжээний мөнгө алдлаа, машина зарлаа, байраа хураалгалаа, зөндөө олон үүр тавилаа гэд. Цаана одоо тэр хүн чинь эсвэл аав ээж нь байгаа. Тэ эсвэл одоо эхнэр хүүхэд нь байгаа. Эсвэл настай эмээ өвөөнөр байгаа. Гэх мэт янз штэ тэ хинтэйгээ цуг амьдарч байгаа. Тэр гэр бүл тэгээ зовж эхэлдэг байхгүй юу ер нь. Эхлээд яадаг нөгөө өрнөдө төлнө. Өөр төлөх үедээ болохоор нь яг хөө эсрэгээр нь сайн юм хийж байгаа гэж боддог боловч үндэ бол тэр хүнд бол бочид байдал юун дээр байна гэд ойлгохыг боломжийг олгодог байхгүй. Нэг удаа манай хувийн имлэгээс нэг залуу гарахтаа юу хэлсэн гэж өө ээж би 120 саяар тоглосон биш тэгээд цаана намайг бодвол өчнөө тэрбумаар тоглодог хүмүүс байгаа штэ гэж. Гимших биш бүр юу те. За тэгээд энийг төлчих штэ ямар хавдар туссан биш тэгэл цаашаа ирүүл явнаа л гэж бодоод байхгүй. Тэгэхээр нинүүгээр би бас юу хэлэх гээд энэ жишээгээр юу хэлэх гээд байхгүй. Хүн болгоны хэмжээ өөртэй. Тэгтээ нөгөө юу н альва нэг асуудал руу хандахта альва нэг юу руу яахта донтол руу ингээд хальтрахтаа юу бодох хэрэгтэй гэхээр нь бочид байдал үнэхээр ямар байгаа юм бэ? Өнөөдөр миний энэ асуудлаас болж гэр бүл нь хичнээн шаналж байгаа, яаж зовж байгаа, яаж миний өрийг түлж байгаа, яаж миний өмнөөс нь те архин донд хэмгийн үед одоо те миний шаардлагыг тайлж байгаа. Яаж одоо мансуурлах бодис хэрэгжилж байгаа үедээ бол одоо миний энэ асуудлыг нууж те одоо бусдад ингээд мэдүүлэхгүй байдлаар амьдарч байгаа. Тэр гэр бүл ч гэсэн ч одоо ямар ч аз жаргалгүй болдог. Өөрөөр хэлбэл дандаа одоо нэг юуны эргэн тойр эргээд байгаа хгүй. Хэрвээ бид нар хайр гаргаар ингээд үзвэл донтолтой одоо төв дээр болохоор донтолтой хүн байгаа. Эргэн тойр одоо яах вэ? Гэр бүлийн гишүүд ингээд эргэцэн явж байгаа хгүй. Тэр гэр бүлийн гишүүд ч гэсэн ч өөр ингэсэн баг амьдралгүй болдог. Яагаад гэвэл одоо тухайн хүнийг яаж одоо энэ донтолтоос татах уу гэдэг л ингээд бодолтой байдаг. Би ч яг их мохоо имчилтэй. Яагаад бол заримдаа ингээд дондох эмгэгтэй хүн архин дондох эмгэгтэй гэр бүл орж ирлээ гэхээр нэхнэр ингэдэг байхгүй. За яста сүүлийн удаа би одоо энэ л ингээд тэмчлэглээд явахгүй бол би ингээд салаад явлаа гэл ингээд бүр ингээд ирмэгдээд ирээд байхгүй орж ирнэ. Тэр үед бол би юу гэж асууж байгаа гэхээр таны хүн хавдар туссан бол та яах вэ? Ойстой имчлүүлнэ штэ. За тий ямар имчилгээ хийх вэ? Хамгийн сайн имчиг яана гэд боломжтой бол баг гадаад руу явуулахыг ингээд оролдоно. Ямар нэг юу гэрэнс.
Тэгээ адилхан эмгэг тусцсан байгаа үсттэй гэхээр нь ингээд гэр бүлийнхэн хэл үггүй л болчдөг байхгүй юу? Гэр бүлийн хүмүүсийн зүгээс бол юу ойлгох хэрэгтэй гэхээр энэ чи эмгэг байгаад ах шүү. Энэ зүгээр хоор зуршил биш. Дуртай үедээ энийг хайдаг асуудал биш. Цаана зайлшгүй яах вэ? Сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй. Эсвэл одоо пирийн буюу одоо үеийнхний тусламж хэрэгтэй. Тэр нь юу гэхээр нь одоо нэр хаягуу тоглоомчдын цуглаан тий архин дондох одоо эмгэгтэй хүмүүсийн нэр хаягуу цуглаан мансуурлах бодисын эний цуглаан гэдэг энэ цуглаанууд бол байдаг. Им кинон дээр гараад идэг штэ ингээ нэг тойр цугаа байдаг. За архин дондох одоо эмгэгтэй хүмүүсийн архичид аминчлахгүй гэсэн нэртэй л дээ тэр цуглаан болохоор нь тэр болохоор нь одоо 25 жилийн ойгоо өнгөрсөн жил хийсэн. Тэрний ард болохоор 10,000 одоо эдгэрсэн хүн байгаа даахгүй юу? Тэр том тоштой манай одоо юуны орны хувьд болохоор нь тий 3 сая гаруй одоо юутэй хүн амтай юунд бол юу нэ. Тэгээд одоо миний зорилго бол юу байгаа гэхээр нь хүн ингээд өөрийнхөө асуудлаа ганцаараа байхад бол ойлгоход айгүй хэцүү байдаг. Бусад хүмүүсийн дунд бас ийм асуудал байна гэд тэднэрт ингээд гарах ямар арга зам байгаа гэхээр нь бүлгээр нь те одоо энэ асуудлыг хамтдаа үзвэл одоо туслах бүлэг ч юм уу юунд ч юм уу одоо юу явбал бас одоо шийдвэр олохт бол амархан. Гэр бүлийн хүмүүст бол юу гэж захимаар л байгаа гэхээр тэр хүний өмнө орж битгий асуудлаа шийдвэрлээрэй. Тэр хүн өөрийнхөө бочид байдлыг өөрөө харах ёстой. Та өөрийнхөө хайр халамжаар нь тэр хүнд бол одоо бочтойгоор ямар хэмжээнд орсон гэдэг л бас яг мэдрэх одоо боломжийг бол одоо та нар бол хязгаар мэдрэх боломжид бол хязгаар тавиад байгаа шүү гэдгийг хэлмээр л байна. Тэгээ боломж байгаа бол яг мэргэжлийн одоо хүмүүст бол хандвал хичнээн эрт хандан тэдийчнээ яг бидний нөгөө юу бол орлог амжилттай болно. Өөрөөр хэлбэл энэ хүний одоо домтолтоос гарах. Тэгвэл энд бас нэг зүйлийг бас шууд хэлэхгүй бол болохгүй. Яг сэтгцийн одоо эмчтэртэй сэтгэл засалт одоо мөритийн одоо донтын хүн орлоо гэхэд яг миний одоо нөлөөлөх хэмжээ бол 20%. 80% тэр хүнээс шалтгаална. Хэрвээ тухайхан би донтолтоосоо салъя, би өөрийгөө шал өөр хүн болгоё, өөрхийн зан үйл дээр байнга ажиллая, эн чи одоо өгсөн одоо зөвлөгөөг дагая те. Одоо тэр дэглэмээр амьдрий. Хэрвээ энийг хүлээн зөвшөөрвөл тэгвэл бид нар яах вэ? Амжилттай явж болно. Хэрвээ зүгээр одоо яах вэ? Заах би эмчтэр ирсэн юм чинь тэр намайг эмчлэн үйцгээд өөрөө өөрчлөхийг хүсэхгүй байгаа бол би хичнээн мэдлэгтэй, хичнээн ур чадвартай эмч байлаа ч гэсэн чи би тэр хүнийг хизээш донтолтоос салгаж чадахгүй. Би бол энэ дээр бол бодохдоо тэгээд яг уу ингээд эмчлэх гэж үзэж байгаа зөв гэхдээ баг гэр нь яг гэрийн хүмүүс бол хаях хэвээр юм шиг санагддаг шүү дээ. Арх мархын донцооны өөрөө тгээс ихүүлсэхгүй бол бас ихгүй байгалийн шалгарлаараа байх хэрэгтэй. Тэгэхээр одоо тийм юмд ингээд амархан донтоод гарч чадахгүй ингээд амар хүнд асуудлаас болж тэр архин ч юм уу ямар нэгэнд ороогүй л бол тэр чинь бас өөрийнх нь асуудал яваад байгаа юм. Юм болгоно тэр нөгөө бөөцгнөөд ингээд байх буруу тэгээд бусдаа бас гай болж байгаа бол ер нь нөгөө нэг муу амьд явахаар сайн өөх гэдэг үг үйдэн шүү дээ. Ер нь бол би бол энийг одоо муухай ч гэсэн ер нь зөв гэж боддог. Хэрвээ тэгж иргэн тойрны хүмүүстэй гай болж амьдарч байхаар тийм болохоор тэгэл бидний хатуу зөвлөгөө байна те юм. Шийдэл гэдэг бол ер нь зүгээр ингээд хаях л баг. Тэгээд өөрийг нь асуудалтай толгой. Тийм өөрөө асуудлаа өөрөө шийдэх гээл. Би өөртөө чинь айгуу тийм санал нэг байна. Яагаад гэвэл доошоо хүн орж иж яг өөрийнх нь бочид байдлыг бол сайн мэдэрнэ. Тэгтээ хүн болгонд энэнд бол дүгнэл хийж чаддаг байхгүй. Би үнэхээр тийм байх шүү гэдэг. Хүлэн шүрх хэцүү юм шиг байна. Хүлэн зөвшөөрөх хэцүү шүү. Хөө ямар ч тохиолдолд одоо миний ямар нэг бурууг те одоо хэлбэл би бас дургуйцсан шүү дээ. Хүн болгоны л одоо гарах реакц байхгүй юу? Аян чи айгүй эмзэг асуулт чи чин донтолтой болоод штэ чи уугаад штэ чи юм болоод штэ гэ чи тоглоод штэ чи бодис хэрэглээд штэ гэдэг энэ одоо надад болно гэр бүлттэй ингээд нөлөөлөд штэ гэхээр хүлэн зөвшөөрөхт бол хамгийн хэцүү байдаг. Тэг одоо байгалийн одоо шалгарлаар одоо гарах ёстой гэхээр би нэг талаасаа жоохон харгас эмчийн тоонд орох юм байна л да. Тэгтэл би энэ юг бол одоо бас хандлагыг бол дэмжиж байна үнэндээ бол.
За тэгвэл одоо сая манай Улзын учралын ярианд донд нэг чухал санаа гарч штэ нөгөө гэрийнх нь ингээд татаж авах гал те бүр тавьчвал тэрийн төлөө имлэгтэй байчаал тэгээ нөгөөх нь нэг тийм одоо ч нөгөө гавьяа байгуулсан хүн шиг л явж идэг штэ тий. Тэгэхээр тэрний сан хайр байгаад байна тий. Хайртай учраас игээд штэ. Хайр өөрөө ер нь донтолтын нэг хэлбэр. Ер нь одоо хүнд ингээд дурлаад нөгөө хүнээ ингээд ерөөсө бодохгүй байж чадахгүй тий. Тэгээ ингээд бүх толгой тарих ингээд эзлэх чи өөрөө бас донтолтын нэг хэлбэр юм биш. За яг одоогийн мэрэгжлийн одоо шинжлэх ухаанаар бол явал арын харь дурлаг донтолтод оруулаагүй. Зүгээр яг нөгөө иргэдийн те одоо арт түмний ингээд юу ухаанаар бол явал баг болохоор ч юм шиг. Та нар юу гэж бодож байна? Хайр ер нь донтолт мөн. Гэхдээ наад чи хоёр өөр хайр л та. Нөгөө гэрийнхээ нэг согтүүнийг гаргаж авах гэдэг ч юм болохоор зүгээр нэг гэр бүлийн үнийхээ хувьд нэг юм өмнөөс нь асуудлыг шийдсээр байгаад байх. Тэгээд нөгөө эсрэг үсний үнээ хараад хайртай болоод дурлах чинь бол эсрэг хүсний хайрлах хайр ер нь донтолт мөн. Донтолт болгож болно шүү дээ. Болно тий. Хэрвээ тэр уулзах болгон дээр хөө ямар гоё вэ? Дофамин ялгаруулад яваад байвал тэгэл одоо донтлоо шүү дээ. За тэгэнгүүт за тэгээд за энэ ингээд дофамин ялгараад байгаа юм бол дофамин ялгарж байгаа учраас тэр хүнийг хайрлаад шүү дээ тий. Тэгээд тэгж явж хагаад суучаад тэгээ хайрлахаа байчаад шүү дээ. Эсрэгээрээ одоо хүчрхийлээд байна те одоо юу гэдгийг ингээд гэр бүлш болчиход ш. Тэгэхээр би нэг юм асуулт асуух гэдэг байхгүй одоо эрэгтэй эмэгтэй хоёрын анх учирж явах үед ялгарч исэн тэр дофаминыг ингээд 20 жил 30 жил 40 жил одоо насан эцэс болтлоо ер нь ингээд энэ дофамины ялгарлыг юм дэмждэг тийм арга энтер гэж одоо байх уу? Яг тухай гэр бүлээс бол шалгаална л да. Зарим эмээ өвөнөр ч гэсэн ч өнөөдөр гараас нь хөтөлсөд яваад штэ бигээ яагаад. Зарим нь аль хизээ наасанд ингээд салаад 2 дахь 3 дахь гэр бүл болоод яасан. Тухай хүний хүлээлт ямар байсан гэдгээл би тэрнээс л одоо тайлбармаар байна. За гэр бүл дотроо би гэр бүлээс нь би ийм юм хүлээж байгаа шүү. Баян романтик байхгүй штэ. Баян цэцэг өгөхгүй, баян одоо дуртай юм авчихгүй гэр бүлийн асуудал чинь бас л одоо амар асуудал биш тэ. Эдийн засаг бүх юм санхүү инэт ирээгээл янз бүрийн асуудал болоор. Тэгэхээр нь одоо юу хэлэх гээд байгаа гэх юм хит их том хүлээлт амьдрал тавихаар нь. Одоо гэр бүл дотроо хайр дурлал дээр ч гэсэн ч дахиад too much not good байхгүй юу. Өөрөөр хит их юм хүлээвэл юу. За одоо надаас ийм асуулт асуух болов гэд хүлээгээд суувал бас тэнэг штэ би тий. Би бүх асуулт нь ингээд бэлэн одоо байдалтай л яг хэвчээ юу ч асууж магадгүй гэд тайван хандах хэрэгтэй гих мэд бол. Гэр бүлийн асуудлаар болохоор нь тухайн хүний онцлогийг харгалзаад хүлээн зөвшөөрөхтэй. Тэгсэн мөртлөө хамт одоо тэр хүмүүсийг нэгдэж байгаа одоо асуудлыг бас тодорхойлох хэрэгтэй байхгүй. Заримдаа ингээд бид нэр гэр бүлээ шалхаалаад одоо өөрийнхөө зан үйлээ хөрт өөрчилдөг штеп. Би өөрийнхөө жишээн дээр хэрвээ ярих гэвэл манай нөхөр талигач болсон л да одоо болсон. Тэгтээ манай нөхөр ингэдэг байсан байхгүй. Өглөө гутлаа өмсчөө заавал одоо өрөөндөө нэг юм мартдаг байхгүй. За би бас тийм шүү. Тэгээд нөө муухай гуталтайгаа буцаад өрөөрөө орчдөг. Тэгжээж яг юма бүтэн болгож байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд ингээд тэгэхээр би нэг хэллээ, хоёр хэллээ, гурав хэллээ яах хэрүүл гарах гэдэг юм та. Тэр миний зан үйлийг өөрчилсөн. Яадаг гэж би одоо орой болгон бүх одоо гэр бүлийн гишүүдийн гутлыг цэвэрлдэг байхгүй. Бургуулыг ингээд угаагаа тавьчихдаг. Маргааш өглөө буцаад юу нэ тэр өрөөнд ороод юм авсан ч гэсэн ч тэрийн цэвэрхэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу байхгүй. Би хэрвэл хийхгүй тулд энэ хүнд яг би нэг булт өгөөд байгаа зү. Би за өөрийнхөө зан үйлийг өөрчилж байгаа. Би ийм юм дээр нөгөө хүн өөр юм дээр. За өстө нөгөө эхнэрээ очиж тасахгүй болохгүй дээ. Энэ айгүй бол тэр орой морой яваад яаж магаал гэд ганцаараа хайрч чадахгүй юмнаас ингээ айдаг болохоор гэх мэд. Мэдээж одоо гэр бүлийн амьдрал бол заавал одоо бие ингээ булт хийж амьдрах шүү дээ. Тэгэхгүй бол хоёр одоо өөр ертөнцийг бол нэг ертөнц болж нэгдэж байгаа болохоор тэгэхээр бас одоо их л асуудалтай л да. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд одоо түрүүн та нэг сонирхолтой санаа хэлсэн. Одоос манай энэ ялангуяа өсвөр үеийн хүүхдүүдийн дунд бас одоо жингийн илүүдэлч их байх шиг байна тий. Тэгээд та түрүүн одоо тэр аль химийн ба химийн бус донтолтын аль алинд нь ордог. Хооллох эмгэг
гэсэн тий одоо би бол одоо хоолны хинхэгэл гэж сонсч ирсэн юм тий. Тэгээд эн чинь одоо ямар төвшөнд хүрэхээрээ эмгэг гэж үзээд байна. Тэ эсвэл таргалтаар нь хэмжиж гин үү? Идж байгаа хоолных нь хэмжээгээр нь идж гин эсвэл дуршлаар нь одоо үзэх юм уу тий? Тийм хүн ер нь өөрийгөө одоо яаж одоо би одоо хооллох эмгэгтэй болсон байна гэдгээ ер нь яаж мэдгүй яваад иж магадгүй тий. Яг хооллох эмгэг дотор бас олон төрөл хуваагдана л да. Залуучуудын дунд ялангуяа охтуудын дунд юу байгаа гэхээр нь одоо моделүүдийг дагаад хит их туранхай болох тий. Ир жаар эртэл одоо болох хүстэл байгаад нь штэ. Тэгэхээр нэр жаар эртээ одоо ийм юугаар нь явбал бас ламархан биш. Хоол идмээр л байдаг. Мэдээж одоо ялангуяа залуучууд бол өсөж байгаа үедээр л голдуу бол одоо эмэгтэйчүүд бол тий одоо охтууд бол модель болж штэ. Угаасаа одоо тэр бүх одоо тижэл тий тэр божис одоо эрдэс одоо витамин бүх юм нь л одоо өсөлтөнд хэрэгтэй байгаа. Тэрнээс нь ингээд өөрийгөө хасаад байдаг. Зарим нь одоо өөрийнхөө идэх юг бол тодорхойлж тий одоо давж чадахгүй хит их идээд дараа нь бүүлждэг байхгүй юу? Идсэн хоолоо буцаад гаргадаг. Тий. Үгүй зохиомлоор одоо бүүлжилтийг үүсгдэг байхгүй юу? Тэгж гаргаж байгаа. Тий, тэгж гаргадаг. Эмэгтэйчүүдийн дунд бол их тохиолддог. Энийг бол яг нөгөө анорекси гэж л одоо бид нэрлэдэг л тэр юуны нэр томьёогоор. Идэх хүслээ идэж одоо идмээр байгаагаа идчихэд тэгээд буцаагаад тэрийгэ шингээж таргалахгүй тул буцаагаад одоо бүүлжид гаргаж байгаа гэсэн үг. Одоо хамгийн сүүлийн жишээ гэхээр нэг эмэгтэй хандхад бол тэр одоо 30 хэдэн настай би угаасаа нэрийг хэлэхгүй байгаа учраас зүгээр жишээ болж ярьж байгаа. Одоо гэр бүлийнх нь бол одоо тэрийг юм эмгэгтэй гэж мэдэхгүй. Та яаж иддэг гэхээр хэмжээг ингээ хэлдээгээд асуусан чинь за ер нэг ут борцог байвал шууд идчихэж штэ. Юу ажиллахгүй вэ гэд буцаад танаас асуувал духны хэсэг чинь хяналтаа тавьж чадахгүй байна. Тийм учраас дондох хэмгэг рүү л оруулаад байгаа. Тэгээд тэр эдсэн одоо хит их эдсэн байгаа учраас энэ ч одоо надад хор болно штэ гэд одоо нойлын өрөөнд очиод тэрийг ингээд зохиомлоор ингээд бүлждэг байхгүй механикаар. Дараа тэр шийдвэр гаргадаг юу н ажиллаж эхэлж байна. Тий. Яг зүгээр түрүүнийх тэр би бодож байгаад бас илмээр санагдлаа л да. Тэр нэг анх эхэлж байхад одоо үүсэж байгаа допамин 20 жил 30 жилийн дараа байх уу гэдэг шүү дээ. Тэр үл угаасаа байхгүй. За. Яагаад ч байхгүй. Боломжгүй. Одоо ингээд өнөөдөр гоё санагдаад үзсэн нэг одоо идж байгаа хоол ч юм уу маргааш гоё идээд нөгөөдөр гоё идээд сарын дараа 2 сарын дараа яг тэр чинь тэр чигээрээ байхгүй тодорхой шүү дээ. Тэрнтэй адилхан яг хүн юм чинь мэдээж угаасаа уйдахгүй. Тэгээ энийг яг ер нь залуучууд ч юм уу яг одоо эрт суудаг гэр бүл болдог хүмүүс мэдчих хэрэгтэй юм шиг надад бас санагдаад тий. Анхны шиг байхгүй шүү. Шатлалтан дээрээ яг дүгэлж байгаа дээрээ явж орж ингээд яг гэр бүл болоод тэгээ тэрний дараа ингээд унтарсан үед нь магадгүй одоо ингээд одоо хуучирцсан байж хат өөр шинэ хүн гараад ирэнгүү тэр нь сонирхолтой санагддаг. Тэр хүн ч бас хуучрна гэдгийг ингээд ер нь ойлгох ёстой юм шиг санагддаг байхгүй. Бүгдээрээ адилхан хуучрна. Тэнгүүд хин нэгэн хүний одоо хуучирсан хөлбөрийг шинэ гарч ирж байгаа хүнтэй харьцуулж бас болохгүй. Тэгээд энэ миний ойлгох хэмжээний жоохон ядаж нэг жоохон ухаан суучаад ингэж одоо тийм гэр бүл үүсгэх юм уу тийм харилцаа үүсэхгүй бол дараа нь ингээд хөрөлттэй болж байгаа жишээ зөндөө байна. Тэгэхээр ер нь жоохон юм боддог болоосэй л гэж бодож байгаа тийм. За Елена эмчээ жоохон маргаан дагуулсан гэдэг юм уу? Асуулт асууя. Ер нь эрэгтэй хүн илүү донтдгоо, эмэгтэй хүн илүү донтдгоо. Төрлөөс нь үл хамааран хүүс нь ер нь ямар нэг юм донтдог. Аль нь илүү донтом? Одоо их донтдог. За энэ асуултан дээр би зөвхөн архин дондох одоо архины донтолтоор хариулъя. Яагаад гэвэл яг тэрэн дээр ингээ баталгаатай хийгдсэн одоо судалгаанууд байгаа учраас нотлогоонд суурилсан би хариултыг өгье заяа. Эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүнийг бодвол 2-3 дахин хурдан донтдог. За хурдан донтдог. Хурдан донтдог. Жишээлбэл эрэгтэй хүн 5 жил арих хөхт бол эмэгтэй хүнд бол 2 жил хангалттай л байдаг. Тэгвэл энд мэдээж ууж байгаа архины хэмжээ хий зэрэг их хэрэгэлдэг, ямар төрлийг хэрэгэлдэг гэдэг ингээ бүх юм хамааралтай л да. Гадаадд болохоор нэг бол нөгөө нэг стандарт туулт, нэг шот гэж үздэг байхгүй юу гэхээр нь
Тэр нь нөгөө 10 г цэвэр этанол буюу спиртийг агуулсан. 330 г жишээлбэл шар ариг, эсвэл одоо 30-аас 40 г одоо арихтэй цэвэр арих гээд тэгээд виски коньяк гэл ингээл ликер гэхээр ингээд 120 г болоод явчихна байхгүй. Тэгээд яг нөгөө дэлхийд одоо үзэж байгаа баримталж байгаа зүйл юу байгаа гэхээр эрэгтэй хүнд бол 7 хоногт 4 удаа стандартуулдаг боловж болдог. Тэгвэл нэг дор биш байхгүй юу? 3 одоо 330 мл лаз пивэг бол нэг дор 4-ыг өөх биш. 7 хоногийн турш байхгүй. Өнөөдөр уула маргааш үнжлөө нөгөө дөрвүүлээ гэх мэт бол. Ийм тохиолдол яг донтолтонд хүрдэггүй. Эмэгтэй хүн болохоор 3 стандартуулдаг гэж үздэг. Тэгээд манай нөгөө уучлаарай одоохондоо нөгөө согтуурлах ундааны хэрэглээний соёл бол арай хөвшээгүй л байна л та. Нэг уулзчихаар нь тэгэл химжээ бас нөгөө химжээ тавьчаа. Уухгүй гэж эхлээл тэгэл дуусахгүй болол гэдэг. За. Эрэгтэй эмэгтэй хүний хувьд бол ийм юм байна. Одоо ингээд ялангуяа сүүлийн үеийн хүүхдүүдийн донд бүр бага насны хүүхдүүдийн донд байгаа ээж аав нь одоо саатуулах юмгүй болоод ч юм эсвэл өөрсдөө хийх юмтай болонгот ингээд утас тэрврүүлээд ингээд орхичиж штэ тий. Тэгээ эн чи одоо бид нар жишээлбэл одоо хэдэн хонд ухаал хугацаатай болж исэн юм бэ? 20 жилийн өмнө л та. Тандар жишээлбэл хизээ хамгийн анх юм ухаалаг хизээ гар утастай болж исэн юм. Хэдгээр ангида гар утастай болгосон бэ? Гар утас бол 7 мол. 7 дугаар харин тэр хавцаа л баг тий. Тэгээ нэг юм Nokia л анх биелээ анхны юм 30 дугаар. Тэгээд утас үнтгөө оюутан болсон ойлгох та. Тэгэхээр бид нар ч юм бол нилээн бас нөгөө тархины хөгжилч хойноосоо явж байгаа бас нэг талаасаа наашгаа орж ирж байгаа үед уцтай болж шүү дээ. Одоо энэ хөгтөч чинь баг ингээд төрөөд 1-2 тагоосоо эхлээд уцтай. Тэгээ уцын нөхчөөр чимээг болчдөг шүү дээ. Энэ ингээд яг ийм үе одоо 30 жил явбал ер нь юу болох вэ одоо мэдээж бид нар хараагүй л дээ. Гэхдээ ер нь таамгаар бол энэ тийм сайн зүйл биш байх л та тийм. Яг нөгөө гар утастай байна гэхээр нь харилцаагүй байна гэсэн үг шүү дээ. Зөвхөн одоо утастай л харилцаад байгаа байхгүй нөгөө хүүхэд нь. Тэгэхээр нь тухай хүүхэд нь тэд мэдээж ингээд гой эсвэл одоо хүүхэлдээ үздэг ч юм уу эсвэл жижигхэн одоо хүүхдэд зориулсан тоглоом тоглодог ч юм уу гэд ингээд суугаад шүү дээ. Тэр нөгөө гарын хөдөлгөөн гэхэд ямар хөөрхөн гэж хурдан баг минийхээс илүү хурдан байдаг байхгүй юу? Одоо 4-5-тэй те 6 мургаатай хүүхдийг харахаар нь тэгэхээр тэгээ яаж тоглох вэ яхаа бараг мэдсэн. Энэ үед бол бас дахиад нөгөө амьд харилцаа байхгүй. Аав ээжээс нь ингээд зохих ёстой хэмжээний хайр халамж нь бодит одоо тий амьдралын одоо юутай амьд харилцаа бол байхгүй байгаа болохоор нь энд ямар аюул байгаа гэхээр нь ганцаардах, зожирхох, одоо өөрийнхөө ертөнцид амьдрах, өөр одоо хэнийг ч одоо хүсэхгүй байх гэд. Тэгээд энэ бол яг янз бүрийн одоо сэтгцэн эмгийн үүсрэл байж болно гэж бид нар одоо бол таамаглаад байна. Тэгвэл мэдээж альва нэг юмны тухай ярихад бол нотлогоон суурилсан судалгаа байх хэрэгтэй. Судалгаанууд дөнгөж гарч эхэлж байгаа шүү. Эхнээсээ тий. Тэгээ мэдээж одоо тэр судалгаан дотроо ч гэсэн чанартай хийгдсэн, чанаргүй хийгдсэн гэдэг ингээл бид нар үзэн штэ. Тэгвэл би юунд одоо баталгаатай юу байгаа гэхээр ямар ч байсан одоо 10-20 жилийн дараа нүдний эмчнэр одоо чих амар хоолой эмчнэр болохоор хамгийн их хэрэгэлцээтэй байна. Яагтвэл банк чихвч. Банк дэлгэц. Тэгэхээр мэдээж нүдний хараа сонсгол муудна. Тэгээд тэр нүдний хараа сонсгол чинь дандаа нөгөө мэдрэхүй анализатор байгаа шүү дээ. Тийм учраас одоо юмаа мэдрэх яг сонсох яг тэр нь тарихтай холбоотой учраас эцсийн эмчнэр бас их л ажилттай байх болов гэж би бодож байна юу. Мэргэжлээ зөв сонгосон байна би. За та ихэнд бол химийн донтолтын нэг төрөлд бол энэ тамхи вейп хоёрыг хэлсэн те. Тэгээд яг одоо бол ингээд утаа тамхи бол хуулиар хориглогдоод те. За тэгээд нэг хэсэг одоо энэ татдаг газар мазар ч гэсэн багасаад ингээд бас нилээ ингээ явсан. Одоо бол вейп маань бас нилээ юм өргөн хэрэглээтэй болж байна л да. Энэ дээр одоо вейпэнд донтно гэд түрүүн та донтолтын нэг төрөл гээд аваад үзсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг хэмжээ нэг юм энэс ихдүүл донтолт гэж үзэх нэг юм критерий ер нь байх уу одоо юу гэдгийг юм хэдэн минут тутамд нэг сороод өгд юм уу одоо юу гэдгийг ямар хэмжүүрээр тэрийгэ донтолт мөн биш гэж ер нь одоо үзэх хэвийн хэмжээ гэдэг нь та архин дээр шилж штэ тий тэрнтэй адилхан. За яг ингээд тамхин дээр хэвийн хэмжээ гэхэд тодорхойлох хэцүү л дээ бас
Архин дээр бол яг нөгөө дэлхийн хэмжээнд бол тодорхойлсон байгаа. Тэгвэл нөгөө веб чинь нөгөө бидний бүх юг бол одоо эзэлсэн яваад байна шүү дээ. Веб дотор ч өөртөө юу гэхээр н халаадаг таймах, никотин дамжуулдаг систем, никотин дамжуулдаггүй систем дотор 4-5 төрөл хуваагддаг байхгүй. Харамсалтай Монголд орж ирж байгаа дандаа никотин дамжуулдаг систем байхгүй. Никотин байна гэхээр нь тамхин дондох эмгэг л үүсэж байгаа байхгүй. Дээрэс нь тэр одоо жишээлбэл аэрозол үүсгэдэг те тэр одоо утааг бол бид нэр амьсгалдаг те залгадаг гэд тэр яванда үүшгэнд одоо ходоодонд ямар одоо хэмжээний хор хөнөөлөг учруулах ингээд өнөөдөр бол бид нар арай л яаж чадаагүй. Дөнгөж судалгаанууд бол хийгдэж эхэлж байгаа. Тийм учраас би яг эн чинь ийм муу шүү, ийм сайн шүү гэдэг надад хэлэх бол үндэслэл одоохондоо бол байхгүй л байна. За ер нь би тэгэл юу хэлэх гээд эцсийн цэцэл юу хэлэх гээд байгаа гэх юм. Альва нэг донтолт бол too much бол not good те. Бүх юм юу ч байсан. Ажилч байсан. Одоо над дээр нэг эмхтэй явж исэн штэ. Ямар гэхээр фитнес донтцсан. Өглөө 3 цаг, орой 6 цаг байхгүй. 9 цаг фитнес хийх юм. 9 цаг фитнес хийдэг байхгүй. Тэгээд нойргоо олсон, ядаргаанд орсон. Одоо тэгээд бас цэцэн эмгэг ингээд яаж байгаа штэ. Гэх мэт бол илэрж байгаа байхгүй. Тэгэхээр наливаа нэг юм бол одоо хүний амьд бол хийх их байхаар нь хэрэггүй. Хэмжээтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо ураг тархины уртлын одоо хэсгэгтэй префронтал кортексыг бол айгүй тийм цэвэр байлгавал бид нэр аливаа нэг донтолтонд бол одоо орохт бол одоо тэгэж амархан хялбар орохгүй шүү. Гэхдээ донтолтын тэр тойрогн дотроо бол харамсалтай юу ордог гэхээр нь бидний сэтгэл хөдлөлийг хариуцсан төв нь байгалаас заяагдсан шагнал урамшууллын тойрогонд байгаа. Бидний нөгөө хөдөлгөөнийг хариуцсан, моторт хөдөлгөөнийг хариуцсан юу байгаа. Дээрэс нь юу байгаа гэхээр бидний ой тогтолд байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэгээд нөгөө префронтал кортекс духны хэсэг. Энэ ингээд л одоо хэсгүүд бол тэгээд VTA дээр 5 одоо ураг тархины хэсэг байгаа. Нэгэн дээр дофамин ялгараад бусад юу руу ороод байгаа байхгүй. Тэгэхээр нь юу нь хэцүү байгаа гэхээр нь донтолт одоо үүссэн үедээ хүн огт божис хэрэглээгүй, тамхи татаагүй, арх уугаагүй явж исэн чинь зүгээр нэг стресст орсон байж болно шүү дээ. Таагүй байдал бол. Тэгэхээр нөгөө тэр ой тогтоолтоос нь бэлэн хариулт гараад ирдэг. Аяна чамд хэцүү байна штэ гэд. Чи гутралд ороод байна. Тий чамд хэцүү байна, чи тогтворгүй байна, чи стресстэй байна, чи нойргүй байна гэд. Чамд бэлэн хариулт байгаа штэ. Чи нөгөөдхөө очиод хэрэглэчвэл чиний бүх ийм зовлон чинь мартагдана шүү. За тэгээд энд яг нөгөө бас түрүүн би бас нэг хэлье гэж бодож исэн. Серотонин гэдэг нэг бас одоо гормон бол байдаг. Гормонч гэж хэлж болохгүй л дээ. Нэрийн медиатор. Яг таныг энийг ярихаас өмнө би яг энэ тухай асуух гэсэн. За хэдүүлээ ингээд дофаминаар эхэлсэн тий. Тэгэхээр яг одоо дофамин, адреналин, серотонин өөр юу вэ? Одоо кортизол ингээд хүний ингээд баах ингээд ялгардаг юмнууд байна гэдэг тийм. Энийг та нэг ер нь энэ чинь ингээд мэдээж одоо хэдэн мянган жилийн өмнө ч гэсэн л хүнээс ялгарч исэн билгүй. Шинжлэх ухаан хизээ ийм юмнууд ялгараад энэ нь хүнийг жаргалтай болгоод энэ нь хүнийг ийм болгоод байна. Тэгэхээр энийг нь ингэж нэрлэе, энийг нь допамин гэж нэрлэе гэдэг энэ ялгааг ер нь хизээ мэдээд тэгээ хизээнээс ингээд судлагдаад одоо хэдэн төрлийн ийм ялгардаг юм одоо байна. За ер нь ойролцоо 120 төрөл байгаа гэж үздэг. 120 төрлийн 120 төрөл. Бас олон юм. Жишээлбэл одоо би ингээд яриа өгөөд сууж байгаа шүү дээ. Тэгэхээр миний одоо аман шүлс ялгараад би тэрийгэ залгадаг байхгүй. Шүлс ялгаруулдаг гормон нэг. Стрессийг одоо стрессийн гормон кортизол гэдэг нэг. Тэгээд яагаад эдгээр бүгд хэрэгтэй гэхээр бидний нөгөө ураг тархины хэвийн үйл ажиллагаа явуулахд бол бүгд хэрэгтэй байхгүй. Мансуурлах божис дээр яривал тухайн мансуурлах божис өөр дофаминик бүгдтэй. Гэхдээ өөр гормонуудын зохицуулалтанд шууд нөлөөлдөг байхгүй. Яг энэ бол одоо том шинжлэх ухаан л та. Тэгвэл дофаминтэй давхар юу ярмаар л байгаа гэхээр серотонин. Серотонин гэдэг одоо нейромедиатор буюу ураг тархины мэдээлэл дамжуулдаг нэг бодисын нэг. Тэр нь юу хариуцдаг гэхээр тэр нь дандаа нөгөө юг хангагдсан байдлыг хариуцдаг байхгүй. Илэн чи нэг ширхэг бялуу идлээ болоо хангалттай цацсан байна.
Цацсан гэдэг мэдрэмжийг цацсан мэдрэмжийг серотонин хариулцдаг байхгүй юу. Тэгэхээр дондох хэмгийн үед бол дандаа серотонин буурдаг байхгүй юу. Цадах хэмжээ. Допамин серотониго дарангуулж идэв. Үгүй яг дофамин ихсгээр нь серотонин угаасаа буурдаг гэдэг. Тэ уруу хамааралтай л байгаа юм байна. За ингээд одоо манай энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөх гэж байна. Тэгээд одоо энэ саяны 1 цагийн яриа дунд хэлж амжаагүй орхигдсон эсвэл одоо хэлье гэж бодож исэн ийм санаануудаа одоо хэдүүлээ дүгнэлт толгож хэлээд ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээ надад нэг хэлж амжаагүй санаа мана гэж байхгүй тий. Тэгэл уусаа ойлгомжтой юм. Тэгэл хүмүүс баг бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд ер нь баг одоо яг ярих шаардлага байна уу да гэж бас мэдэхгүй тийм. Тэгээд зүгээр яг гоо амтнаас ялгаатай хүн учраас тэгэл зүгээр одоо архич өнөө тамхич өнөө ер нь бити хэрэглэх гэж одоо хорж морихоос илүүтэй зүгээр тааруулж хэрэгэлж сурах нь зөв юм шиг санагдаж байгаа. Ялангуяа архийг бол одоо цаг үед арх согтууруулгуунда пивч өнөө гадныхан ямар ч шигээр хэрэгэлдэг үлээ. Яг ингээд тунгийн тааруулаад зүгээр одоо 50 жуун гэж ярьдэн шүү дээ. Тэрний шиг ингээд заримдаа хүн хэрэгжилж болно шүү дээ тэр чинь. Зүгээр хитрүүлэхгүй байх хэсэг нь л өөрийнх нь ухаанаас хамаарат байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд одоо тийм л бах тэгэл өөр хэлэх байх та. За. Миний хувьд болохоор би юу гэж баг ганцхан өгүүлбэрээр хариулмаар л байна. Байгалаас заяагдсан уурах тарихны шагнал урамшууллын системээр битгий тоглоорой л гэж хэлмээр байна. Тоглож болтгоо тоглож болохгүй тоглоо шүү. За ингээд өнөөдрийн маань Mancast подкастын энэ удаагийн дугаар өндөрлж байна. Бид энэ удаагийн дугаарт артист, рэпер Тандар бит хоёр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч Елена эмчээсээ донтолтын талаар одоо мэдээллүүд, шинжилгээ ухааны үндэстэй бас одоо яаж энэ асуудлаас гарах вэ гэдэг талаар агуулгатай мэдээллийг авлаа. Манай Тандар маань бас өөрийнхөө энэ чиглэлийн одоо зөвлөгөө санаануудаа бас илэрхийллээ. Ингээд өнөөдрийн дугаарт хүрэлцэж ирж бас оролцсон та хоёртаа баярлалаа. Манай одоо өнөөдрийн энэ Mancast подкаст одоо Mons Cosmetic бол хамтарч ажилладаг. Тэгээ та хоёртаа Mons Cosmetic цагаан гарын мэлийг гардуулъя. За баярлалаа. За баярлалаа. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic